чанарлууд тэр дэмжлэгийг маш сайн өгөх ёстой. Бас тэр нь HR-т итгэх хэрэгтэй. HR тэр итгэлийг алдахгүй тулд бас маш их одоо зүйлийг судалж нотлохотой эргээд хариу барьдаг байх ёстой. Ер нь нэг би хамгийн анхны туршлагаараа бол жоохон захирлаас айдаг байсан. Яг би дөнгөж төгслөө 20 гаруй настай тий шууд харьцах ч гэдэг юм уу энэ талаас арах юм бол бас жоохон айцтай байсан. Нөгөө талдаа би манай захирлууд одоо юу гэдэг яг хүн шүү гэдэг юм яг тэр айцад авах хэрэгтэй гэж би бол зүгээр яг хараад байгаа. Нөгөө ихэд бол технологийн компани зовлаа гэсэн нэр нь компанид хүн шалгаруулж авахдаа ер нь өөрөө юуг нь хардаг вэ тий. Тэгэхээр энэ айгүй чухал. Захирлууд тэрийг айгүй сайн ярьдаг байгаа. Саяхан HR маань хүн аваад тогтоодог тийм ажил хийдэг юм биш шүү. Сайн байцгаана уу? HR Talks Mongolia podcast тийм ээ. Дараагийн дугаар эхлэх бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарын зочноор Zanga Portal компани хэрэглэгчийн туршлага хариуцсан захирал хосчин хүрэлцэн ирсэн байна. За урилгын өмнө хүлээж авсанд баярлалаа. Манай зочдод өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За Алтайгийн урилгаар яг өөрийнхөө мэрэгжлийн салбарын подкаст хүрэлцэн ирж оролцож байгаа маш хэрэгтэй. За намайг Батнасангийн Осчим гэдэг. За би яг HR-ийн салбар дээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ одоогор бол яг Zanga эмээнийхаа хэрэглэгчийн туршлага хариуцаад ажиллаж байна. За хэрэглэгчийн туршлага хэрэгсийг содон бас ажил мэргэжил байгаа. Тэр нь болохоор та бүхний одоо хүсэж байгаа одоо ямар шаардлага байна тэрэнд нийцүүлээд бүтээгдэхүүнээ технологи өөрчлөөд за тэгээд илүү хэрэглэхэд хялбар болгож байгаа нэг юм онцлогтой. За үүнийхээ яж агаар болохоор олон улсад ширм гэж нэрлэгдсэн SHRM гээд олон улсын 165 улсад бас салбартай нийгэмлэгт тренер багш буюу яг хүний нөөцийн мэрэгшүүлэх багшаар бас ажиллаж байгаа юм хүн байна. За баярлалаа. Тэгэхээр 15 жил гэж байна. Хүний нөөцийн салбарт одоо өөрөө хүсэж орж ирсэн үү? Бүр багаасаа бодож ирсэн үү? Эсвэл одоо зарим хүмүүс чинь гинт өөрөө бодоогүй мөртлөө тий санамсрууг сонгоцсон байдаг шүү дээ. Таны хувьд одоо холбогдсон түүхээсээ сонирхолж ирвэл. HR-ийн салбар их сонирхолтой. Би 2000 яг миний нөгөө ажлын туршлага сая 15 жил гэхэр хүмүүс гайх баг. Би яг 2010 онд оюутан болж исэн. Тэгээ 10 оныхоо оюутан болж явах жилээрсээ эхлээд одоо манай нөгөө МУС-ийн гаралтай багш нар Монголын хүний нөөцийн сургалтын хүрээлэн байгуулж исэн. Тэрэн дээр туслах багшаар ажиллаж эхэлсэн. Тэгээ би яг сургалт буюу яг хүний нөөцийн сургалтын чиглэлээр 4 жил спорт багш гэх юм уу. Тийм нөгөө сургалтын бүртгэлийг хариуцаад тэгээд презентацийн засах, сургалтын дээр ирж байгаа одоо хүмүүс санал асуулгах гэдэг юм уу. Ийм юм дээр 4 жил орчим яг оюутан байх хугацаанд ажиллаад за давхураас нөгөө хүний нөөцийн институтийн бас Бартанбаатар багшийн HR апдейт гэдэг бас нэг ивент хийдэг байсан. Тэрний бас яг туслах оюутан, дэмжигч оюутнаар ангийнхаа хүүхдүүдийг цуглуулж агаад курсийнхээ бүх хүүхдүүдийг давлгалжуулж агаад би очиж тусалдаг байсан. Тэгээ ингээд яг харангууд HR-ийн салбар дээр эхлээд сургалтын чиглэлээ сургалт төгслөөс эхлээд явсараа байгаад одоо ингээд нэг дарсан чи 15 жил болсон. Яг анх би хүүхэд байхдаа эмч болно гэж боддог байсан. Тэр дундаа бүр мэсгэлийн эмч болно гэж боддог байсан. Тэгээд яг 10 жилээ төгсөх үеэр болохоор хим физик одоо шалгалт өгөөд хим биологиороо тий шалгалт өгөөд тэрэн дээрээ жоохон тааруухан өөрийнхөө хүсэж исэн оноогоо авч чадаагүй. Тэгсэн чинь математик англи хэл хоёр дээрээ бараг 800 оноо авцаа 790 хэд 760-д авцаа. Тэгээ би нөгөө эмч болно гэж бодож исэн чинь яг бодож исэн анаахынхаа их сургуульд орж чадаагүй. Тэгээд анх мэрэгжил судалж эхэлсэн. Яг тэр чинь төгссөн жилээ гэсэн үг л дээ. Тэгээд манай хүний нөөцийн менежментийн элсэлт бараг 2 дахь 3 дахь гэдэг нэг шинэ мэрэгжил болж орж иж ирсэн. Яг тухайд боловсон хүчин гэж байжгаад хүний нөөцийн менежмент рүү шилжиж гин гэдэг ийм цорой одоо хангижсэн гэх юм уу. Боловсон хүчнэр ч бас яг мэрэгчсэн сургууль бол яг бас байгаагүй. Тэгээд би өөрөө яг ийм огт мэдгүй салбар руугаа мэрэгжил сонгож орж исэн. Тэгээд манай мэрэгжлийг би яг эхний нэг жилдээ ер нь жоох ойлгоход хэцүүсэн учраас шууд мэрэгжлийнхаа практик сургалтуудад туслах багшаар ажиллаж эхлээд тэгээд 2 дугаар курсээсээ бүр дурлаад тэгээ одоо ингээ эргээд харангуут би яг хүний нөөц гэдэг хүн төвтэй тий яг энэ байгууллага дотор байх за бусад ингээ хүмүүст хэрэгцээтэй зүйл дээр ажиллаж байгаадаа бүр өдөр болгон баярлж явдаг юм хүн байна. За маш сайн хариулт байна. Миний хувьд одоо хосчимгээ таниад 2021 оноос хойш 4 жилийн хувьд бид нэгнийгээ танилцаад байгаа нөхөрлөө явж байгаа. Анх харахад би нөгөө аягүй сандгийн анх танилцахад хосоо маань UPCAP Holding-ийн технологийн компани Mizorny дээр хүний үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан.
анх би хүний үйл ажиллагаа хариуцсан захирлаа гэдэг нэр томьёо надад аягүй шинэлэг санагдчихсан. Тэгээд одоо миний мэдхийн дотоодын 2 авартс, HR-ийн авартс, за гадны бүр Сингапурын Аз намхан 7 орнуудын авартс дээр бас ингээд топ 10-д ороод явж ирсэн. Би бүр тухайн үед аягүй биширч бас надад аягүй инспирэшн өгчсэн хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ тухай бас гоё ямар өөрчлөлтүүд хийж исэн тэр туршлагуудаас хуваалцаж. За би одоо сүүлийн 7 8 дахь жилдээ юу яг технологийн салбарын HR-аар ажиллаж байгаа. Тэгээ технологийн салбарын HR-аар ажиллах үедээ болохоор яг анх яг интерактив дээр яг интерактив хийхээ гэдэг компаниудыг тэн рүү шилжихдээ анх технологийн салбар руу орж исэн. За тэрнээс өмнө болохоор би бас хамгийн анхны хүний нөөцийн ажлын гараагаа нийж булчин гэдэг компанид эхэлж исэн. Тэнд байхдаа технологиг ойлгож эхэлсэн. За юу вэ гэхээр нөгөө компани дээр дижитал шилжилт хийх шаардлага гардаг. Тэр чинь 2014 5 онд шүү. Бүр нэлээд эрт гэсэн үг. За тэнгүүд тэр үед болохоор дотоод IP утсын холболт дотоод сервер зохион байгуулах шаардлагатай болоод. Тэгээ би өөрөө HR хүн шүү дээ. Тэгээд хамгийн анх IT инженертэйгээ ингээд яриад нууцлалын асуудал, хинд ямар ирэх, үүрэг ямар докюменташныг нээлттэй орхих уу гэдэг ийм одоо серверийн зохион байгуулалтыг хийж эхлэхгүй юу. Тэгэл IT тартай болсон. Тэгээ өөрөө бас нөгөө оюутан байх хугацаанд давхар компьютертэй холбогдлолтой айгу тийм видео эдит, зураг эдит энэ гэдэг ажил хийдэг байсан. Тэр үед болохоор бас ингээд компьютерийг аягуусаа дурлаж ингээд ажилтдаг байсан юм байна. Тэгээд ерөн л технологи надад айгу ойр байсан гэж хэлж болно. Тэгээд сүүлд интерактиваас гараад яг Mizorn гэдэг UBCAP Holding-ийн охин компани, технологийн компанид орсон. За тэгээд Mizorn компанид ороод намайг ороход би хамгийн анхны HR нь болж орсон байхгүй. Манайх яг HR-гүй байсан. Тэгээ хамгийн анх анкетнаас эхлээл за тэгээд нэг доор бас 30-аад орон тоонд хүн авах хэрэгтэй болоод яг тэр өсрөнгөө тэлэлт хийх гэж байгаа осоо тэгэхэр чи ингээд энэ дээр ингээд хамтарч ажиллаач гэгээд бас орж исэн учраас за яах вэ гэж тактиклж агаад тухайд яг employer branding гэдэг яг олон улсад байсан боловч Монголд яг нутагшуулж чадсан одоо байгууллагууд байхгүй. Айгүй цөөхөн тий. Тэгээд миний албан тушаалч гэсэн өөрөө хүний үйл ажиллагаа хийсэн учраас бүр дурлаж орж исэн. Яагаад хүний үйл ажиллагаа гэхээр хүний нөөц гэхээр яг байгаа нөөцийг одоо шавхдаг хүртэл нь ашиглах гээд байгаа байхгүй юу? Тэгмэд хүний үйл ажиллагаа гэхээр хүн төвтэй хүнийгээ яаж илүү сайн ажилуулах уу? Яг тэр хүн бол ингээд нөөц биш шүү. Бид нар хүмүүстэй хамтарч ингээд орчинд ажиллаж байгаа шүү гэдэг юм одоо ergonomic гэж ярьдаг үстэй тий. Ergonomic тийм орчныг бүрдүүлэх зорилго тавьсан байсан байхгүй. Тэгэхээр тэр надад маш таалагдаад тэгээд ханцаа шамлаад орж исэн. Тэгээд Mizorn байх хугацаанд би бүрдүүлэлтийн зардлыг одоо хамгийн бага байлгаж за нэг бүүстийн $100 гарсан байх яг 4 жилийн хугацаанд ажиллаж авах хугацаанд гэсэн үг л дээ. Бүүстийн $100-оос өөр давуулаагүй бүрдүүлэлтийн зардлаар бүх оронтойгоо бүрдүүлээд за давхар employee branding буюу өөрийнхөө яг IT технологийн салбартаа болохоор номер 1 гэж үнэлэгдэхүйц бас цар хүрээг таниулж чадсан. Яг тэгэхээр Монголын 2024 оны 1 сард нөгөө нууц санал асуулгаар авсан гэж ойлгосон. Тэгээ нөгөө хүсэмжит компани топ 20-д 17-д нь чигсэн байсан Монголын. Яагаад гэхээр нөгөө оюутнууд төгсөөд ажилд орохыг хүсэж байгаа компани. Тэгээд тэр 20 компани донд одоо 50 ажилтнтай тэгээд өсөж буй стартап компани юусэн манайх л байсан байхгүй. Үлзий эдэн бүгдээрээ хэдэн тэр бумаараа үнэлэгдэх. За тэгээд 1000-аас дээш ажилтнтай толгой компани тийм групп компаниудад бид чигсэжсэн. Тэгээд Mizorn-ы хувьд бол тэрнгээр айгу баталгаажсан гэж харддаг. Ер нь нөгөө Mizorn-ы хувьд Монгол дахь бүх шагналыг ер нь бол бас 4 жилийн хугацаанд төвсөн гэж харж байгаа. Жишээлбэл одоо бид хэд 2022 онд бол яг HR дээр өөрийнхөө best practice-ийг номонд шингээж өгч исэн үе байсан. Тэгээд тэр үед болохоор бид хэд материалаа бэлдэж өгөөд за тэгээд тэн дээр тусгай барийн шагнал аваад за тэгээд түүний дараагаар болохоор бид хэд одоо нийтогийн маань байдаг good workplace award гэдэг тэр одоо бас өрсөлдөөнд те бас өөрсдөө материалыг илгээгээд best соёлоор бас Mizorn шалгарч ирсэн. Үүнийхээ бас хажуугаар UBCAP гэдэг бас их айл байгаа. Одоогоор бол 70,000 жолоочтой бас сая 2-300,000 юутай хэрэглэгчтэй тий. Тэр тэн дээр бас тэдгээр
UB-Cab дээр болохоор бас 2 шагнал авч ирсэн нь инновацлог ажлын байр. Буюу нөгөө заавал одоо юу гэдэг ажлын байран дээр байж хийдгүү ажил шүү дээ тийм онцлогтой. За тэгээд сүүлд team шагналуудыг аваад за тэгээд бас давхар олон улсад болохоор би Employer Experience Award гэдэг Аз намхан далаагийн HR Human Resource Online гэдэг нэг том community байдаг. Тэрэн дээр ийм Монголоос хамгийн анх удаа шагналд материал илгээсэн компани болоод за тэгээд Employer Branding чи өөрөө зардал их хэрэг гаргаж энэ үн цэнийг бүтээсэн бэ гэдэг том шалгуур байдаг аахгүй. Тэгээд тэрнгээр би материал бэлтэж байхад би яг тухайн үед өөрийгөө яг дүгнжсэн гэж хэлж болно. Юу гэхээр $100-оор өнөөдрийн үн цэнийг бүтээсэн юм биш үү? Одоо нэг бүүстийн зардлаа тооцоод үзэх юм бол тий. Нөгөө талдаа технологийн компани залуучууд хин намайг удирдах байгаа ямар бүтээгдэхүүн дээр мэйн явах гэж байгаа гэдгээс хамаарат айгуу сонгож орж ирдэг. Тэрэн дээр манай захирал удирдлагуудаас аюу гой брендлэг болж чадсан. Тэгээ яагаад тэгэхээр манай захирлууч 10 жилийн ширээний ардлаас босоод одоо хамтдаа явсан 4 одоо захирал маань байсан учраас хүүхэд насны мөрөөдлөө өнөөдрийн зэрэгтээ хүргэсэн гэдэг аюу том концепцоор явж исэн. За нэг иймэрхүү туршлагуудаас явсан. Маш олон HR-ууд дотоодын битээгэл гадаадд ямар одоо аварц болж байгааг ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би бас тухайн үед ямар мундаг юм ч гадаад ямар аварц тэр аварцуудын шалгуурт материалаа бэлдээд шалгараад явж байгаа нөхөр гайхалтай байгаа. Ер нь бол хосоогийн оролцож байгаа гоё одоо илтгэлүүд тий тодорхой хэмжээний нэвтрүүлгүүдээс хүмүүс маш гоё урам авдаг юм билээ л да. Тэгээд энэ их гоё дотроос ундарч байгаа тэр урам зориг хаанаас авч ийн өөрийгөө ер нь яаж гоё хөгжүүлж ийм гоё ирч хүчтэй байлгаж чадчихин тэр нутасаа хуваалцвал. Ямар гоё асуулттай тий. За би болохоор яг өөртөө өгсөн амлалтандаа үнэнч байх гэдэг дээр айгу зарчим болгодог хүн байх гэж боддог. Тэгээ өчигдөрхөн бас нэг карьер зөвлөгөөний уулзалт хийгээд сууж байхдаа ярилцсан. Өөрийгөө ерөөсө зогсоож болохгүй шүү гэдэг ийм бас хүн юм байна. Тэрийг бас бусдад зөвлөж байгаа. Яа тэгэхээр хүн ийм нэг ийм темпэнд орчхороо тэрнийхээ темпээрээ өөрийгөө маш сайн контролдож ажиллаж амьдарч сурдаг. Тэнгүү тэр темпээ нэг алдагдах ч юм уу эсвэл зарим нэг зүйлээ орхитуулах юм бол нөгөө темпэндээ буцаж орох гэж айгүй их тийм маневр шаарддаг гэж хэлж байна. Тэнгүүд би одоо яг энэ ирч хүч гэж яригдж байгаа одоо зогсолтгүй тэ тууштай байх байдлыг би өөр 10 жилд байхаас илүү олж авсан гэж боддгийг. Би 10 жилд байхдаа хамгийн анхны ажил маань 8 настайдаа хийжсэн. Одоо хүмүүс гайхлах гэж бодож байна. Яа тэгэхээр 8 настайдаа би хамгийн анх ихчтэйгээ хамтын мушкабов хийгээд түүзээр цараа явж исэн хүүхэд байхгүй. Тэгээд 12 настайдаа болохоор хамгийн анх хичээлийн хоцрогдол арилгах сургууль хичээл ороод ингээд гэртээ 5 хүүхэд цуглалцсан. Тэгээд хичээл орж исэн гэдэг ч юм уу. Тэг ингээд харангуут би угаасаа л ямар нэгэн байдлаар өөрийнхөө дараагийн левелийг үүсгэх зүйлийг тэр баг байх үеэсээ эхлээд аюух бодож хийж исэн байна гэж одоо яг дүгнэдэг. Тэгээд хүний нөөцийн салбарт орж ирээд үзэнгүүт хүн өөрөө энэ нөгөө амьдралаас авах таашаал мэдлэг боловсрал бусдад туслах бүх зүйлүүдийг өөрөө бүтээж чаддаг. Олох гэж хичээх гэдэг бол өөрөө цаг нэлээд одоо явдгийм байх гэж би бол хараад байгаа. Тэгээд тэрнийг бүтээх гээд өөрийгөө бүтээх гэж явж байгаа ирч хүч маань л өдөр тутамдаа төлөвлөцөлдөг болов уу гэж боддог. Баярлалаа. Нөгөө тэг төргөний зардалтай бүрдүүлэлт хийдэг гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл л да. Энэ жишээг би ч гэсэн хичээл орохдоо их ашигладаг. Тий. Яагаад тэгэхээр одоо шин нөгөө хүн авъя гэхлээр чинь бүгд л тодорхой хэмжээний зардал төсөв гаргаж иж одоо хүн бүрдүүлж байгаа. Энэ бас ажилласан байгаатай хэрэгжүүлж амжилттай бас кейсийг багч бодож байна. За сүүлд бас зангиад ороод бас гоё AI нэвтрүүлэгт баг маш том үр оролтоо оролцсон шүү дээ тийм ээ. Ер нь энэ технологи AI ер нь манай салбарт хэр нөлөөлж байна? Саяны зангиад хийсэн гоё AI шинжилэлүүд манай HR-уудын ямар ажлыг хөнгөлж өгч байгаа вэ? Тэр талаас бас гоё яриач. Зангиа гэж одоо зангиа зааж зангиа портал компанид ороод маш их баяртай. Яа тэгэхээр хөдөлмөрийн зах зээлийн нөгөө хамгийн том уурхайт гэх юм уу тий уул уурхайгаар яриул гэдэг шиг тий уурхай цөмд ингээ орсон байгаа нь аюу гоё байгаа. За тэгээд зангиамын дээр хийсэн шинжилтүүд маань хэрэглэгчдэр ч тэр ажил олгогч буюу HR-ууд ч гэсэн баг цаг ч гэсэн бас ажлыг хөнгөвчлөх зорилготой байгаа. Нөгөө талдаа болохоор сая бас бодит тоо харсан чинь хэрэглэгчийн тоо 20 өсөж гин, хандлтын тоо буюу нэг зард одоо тухайн хүний
хандж байгаа одоо клик дараад нээж байгаа гэж үзнэ л дээ. Тэрийг бол 4 дахин ихсгэсэн байна. За тэгээ HR-уудын нөгөө сонгогчлуулалтын дээр гаргаж байгаа цагийг ойролцоогоор 2 дахин багасгасан гэж хараад байгаа. Зангай болохоор яг хэрэглэгч талд бол 5 AI нэвтрүүлсэн. Сая 200 мянган хэрэглэгчтэй 10 мянган идэвхтэй ажил олгогч нар зар явуулж байгаа бол 20 мянган бүртгэлтэй одоо ажил олгогч нар байгаа. За эдгээр дээрээс ер нь бол авсан тоо гэсэн үг. Тэгээ ер нь бол цаг минут хүрэхгүй бүх өдөр болгон тоогоо хараад сууж ийн бид хэдий. Тэгээд AI дээр болохоор CV-гээ одоо нөгөө автоматар өөрийнхөө CV-г үүсгдэг болсон байна. Карьер зөвлөмжөө авж ийн. Нөгөө талдаа юугээ өөрийнхөө миний тухай буюу about me-гээ бас AI-аар бичүүлж байна тий. За тэгээд CV зөвлөмжөө авж байгаа буюу хэрхэн ажил олгогчид өөрийгөө таалагдуулах вэ гэдгийг аягүй сайн хийчихэж байгаа гэсэн. Нөгөө талдаа хамгийн гоё шинжилэлт нь болохоор ажлын байр санал болгож байгаа. За тэр нь болохоор таны experience болон өөрийн чинь сонирхож байгаа тэр мэдээлэл дээр үндэслээд маш гоё өглөө болгон орох тань тохирсон ажлын байрууд цоо шинээрээ нөгөө шин талах гэдэг шигтэй тэгээ байж байгаа. Ажил олгогч талдаа болохоор зараа боловсруулах дээр олон улсын жишгээр шууд AI-ийн ганц товч байр дараал боловсруулалт хийж байна. Нөгөө талдаа түрүү ярьсан ажлын зард нь нийцүүлээд CV баазаасаа бас санал болгочихж байгаа. За дээр нь болохоор AI-ийн нийцлийн оноо тавигдж байгаа нь тухайн ажлын байран дээр тухайн илгээсэн CV болон санал болгож байгаа CV хэр нийцэлтэй вэ гэдэг оноо тооцогдонгууд ерөөсөө ганц товч дараал 90 бүүсгээл түүнээсээ сонгогч руултанд шууд дуудаж байгаа гэх юм уу хамгийн нийцэл өндөртэй үнээсээ өмнө болохоор бид нар чинь нэг үрчлэн нээж үзээд уншиж үзэж байгаа сэдв гэсэн бол одоо тэрэн дээр тоо үнэлгээ орж ирснээр бүр давуу тал үүсгээд за түрүү ярьсан яг тоо үзүүлэлтүүд дээр бол батлагдаад гарч ирж байгаа. За тэгээд Зангийн миний хувьд болохоор Монголын иргэн бүр ажлын байртай гэдэг гоё урайтай учраас тэр нь одоо бас өглөө болгоны ажиглалыг бүтээж ийн л та. Одоо сая 200 мянган хэрэглэгч байгаа. Одоо удахгүй мэдээж ингээл тий ажлын насныхаа тооноос хамааралтай хүмүүс нэмэгдэл явна. Тэгээд сая бас шинжилт маань 16 жилийн дараах одоо 16 гэдэг чи одоо хүнээр ярил нас би гүцээд иргэний өмнөлг авч байгаа үе тий. Тэнгүүт тэр үед ямар болдог гэлээ хүүхдүүдийг хараад үзэнгүүт нөгөө өсвөр наснд ороод тий арай өөр шинэлэг зүйл хүсээл одоо хувцлалтын өнгө нь хүртэл солигддог гэдэг бас хүний нөөцийн онол төр хүртэл байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар бас яг тэрэн тохируулаа Зангийн маань 16 жилийн дараа дахин төрлөө тий дахин шинжиллээ гэдэг энэ гоё өөрчлөлтийг манай сонсогч HR-ууд маш гоё хүлээж авч байгаа бах. Энэ бол маш гайхалтай өөрчлөлтүүд байсан. Ер нь HR-уудтай уулзаад маш их хамжтай байсан шүү. Энэ өөрчлөлтийг хийсэнд маш их баярлалаа. Маш цагийн хэмжээ шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Ер нь дэлхийн түвшинд HR-ийн чиг хандлага нь яаж явж байна? Өөрөө бас хэллээ. Shrimp-ийг оруулж ирж байна. Тэгээд Shrimp чи өөрөө бас дэлхийд хамгийн одоо том үнэлэгдэж байгаа HR-уудыг мэрэгшүүлдэг газар шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бас байгууллагыг одоо Монгол албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд тэр төслийнхэн бас нэг хэсэг байгаа. Бас баяр хүргэе. Тэгээд ер нь дэлхийн чиг хандлага яаж өөрчлөгдөж байна? Тэр талаар ярил. Баярлалаа. За Shrimp бол одоо яг миний хувьд бол яг HR-ийн ноён өргөл гэж хэлэхэд хэлцдэг байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр 165 улсад салбартай маш урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа. Бас энийг яг албан ёсоор олон улсын гэрчлэгийг авах үеч тийм боломжийг бүрдүүлсэндээ би бүр өдрө бүр баяртай байна. Тийм. Энийг бид нар нөгөө гадаад руу яваад очих юм бол долларын үнэлгээгээр үзүүлээс нэлээд өндөр үнээр за тэгэл дахиад байрлах зардал гэдээ үзэх юм бол нэлээд өндөр тусна. Тэгвэл энийг бид нар за зөвхөн онлайнаар үзчих бас боломж байдаг. Гэтэ онлайн нь болохоор танхимын сургалт буюу манай яг Монгол улсын хүмүүсийн нэг юм сургалтанд хандлага гэж байгаа тийм. Тэрнээс харах юм бол бид нар танхимын сургалтаас бол бүрэн ангижиж амжаагүй байгаа учраас тэрийг би бол бас чухалчилж үзэж байгаа танхимын сургалтууд явагдаж байгаа. Нөгөө талдаа олон улсад яг миний би болохоор яг ингээд технологитой холбогдсноос хойш өдөр бүр AI-тайгаа найзлаад надад HR-ийн шинэ мэдээ өөрөө гээд ингээд нэг команд өгсөн. За тэгээ өглөө болгон тэр мэдээтэйг танилцаад байж байгаа. Тэнгүүт орчин үед бол бүгд л одоо нөгөө AI-ыг бас ярьж байгаа. Нөгөө талаа технологи ярьж байгаа. Технологиос гадна шин залуу үеийнхэнтэйгээ ажиллах гэдэг ийм мод тий одоо нөгөө генерашны ялгааг яриад байдаг бас үнцэг байгаа шүү дээ тий. Гэхдээ генерашны ялгаанаас илүүтэйгээр нөгөө нэг өссөн төрсөн орчны нөлөөнөөс хамааралтай шин залуу үеийнхэн гэж ярил илүү зүйтэй юм болов уу гэж миний бие бол боддгийг. Яг тэгэхээр тухайн хүн одоо нөгөө нийгэм, соёл, за тэгээд өссөн орчин, за одоогийн байгаа нөгөө юм сургалт хөгжлийн онцлогоос хамаарат
тухайн хүн болго өөр болж өсдөг тий. Тэнгүүд тэрний нөлөөг л генерашны өөрчлөлт гэдэг ингээ явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бүр илт давуу харагдж байгаа. Нөгөө талдаа дижитал ажлын байрыг бараг л нэг ойролцоогоор миний мэдээ 2018 онд ярьж исэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ жилээс эхлээд бүр манай Монголд бол бүр ингээ хаалга тогшоод ороод ирсэн. Чи ямар нэгэн юмаа дижитал болохгүй бол чи одоо өнөөдөр тий хоцрогдно. Дээр нь одоо нөгөө монголоор ярил одоо маха эдэнтэй одоо цаг зарцуулт ихтэй өөрийгөө зовоод за нөгөө талдаа хоцрогдлоо ингээ мэдээд удаашрал үүснэ. Тэгээд захирал удирдлагууд бас тийм шинжилтийг хүссээд байдаг тий. Тэгээд хаалган тогшоод ирсэн байхад нөгөө ингээд наанаас нь чадахгүй гэдэг ингээд байж иж болохгүй гэдэг юм уу тий. Нөгөө талдаа нөгөө хэлний барьерыг айгүй гоё шууд шийдэх боломжтой болсон байгаа байхгүй юу? Одоо орчуулгын төхөөрөмжүүд маш сайхан орчуулж байна. AI-ийн монгол хэл дээр асуулт дээр зөв хариулаад өгч чинь тий. Тэгэхээр сурах бүрэн боломж байгаа. Тэгэхээр дижитал гэдэг зүйл бүр HR талдаа, технологи гэдэг зүйл HR талдаа, хүн талдаа бүр ажлын байр болгон дээр ороод ирсэн байгаа. Тэгэхээр энийг бүр ингээд бүр оошоохгүй байж болохгүй болсон л гэсэн тийм том дэвшлүүд байна. Нөгөө талдаа employer branding-үүд бас айгуу төв болж байна. Тэгээд би нэг бол бас яг энэ подкастэнд орж байгаадаас гой далимдуулаад хэлчмээр байна гэж бодож байна. Тэгэхээр employer branding гэхээр өмнө нь зөвхөн нөгөө компани захирлаар төсөөлж исэн. Одоо энэ бол бүр тис ондоо ойлголт болцсон байгаа байна. Generation ч гэсэн өөрөө нөгөө би саяхан нэг подкаст дээр хэлж исэн. Өөрийнхөө суугчаа сандал нь хүртэл чухал болцсон байгаа. За нөгөө талдаа нөгөө ямар ивент дотроо зохион байгуулалт яад ингээд бүх ийм их сурвалжуудыг тооцоолон бодож ажлаа сонгодог болсон гэдэг нэг юм онцлог байгаа учраас employee branding дээр захирал удирдлагуудаа та одоо муу явж болохоо одоо юу гэх юм те ил муу явж болохоо болчиход байна. Би юу тодорхоймор хэлвэл те. Гэхдээ тэр нөгөө зөв одоо илэрхийлэмжтэй зөв менежмент зөв ойлголттой байх ёстой гэдэг л нэг юм зүйлийг бүр HR гэлтгүү захирал гэлтгүү хүн болгон бодох хэрэгтэй болсон байна та. Тий. За нэг ийм онцлогуд бас байгаа тийм. Одоо чинь миний мэдхийн хосчим маш олон технологийн компаниуд ажиллаж байгаа. Одоо сая generation өөрчлөлт гэхээс гадна бас технологийн компанийн ажилтнуудаас өөр нэг онцлогтой байдаг ч тийм ээ. Тэгэхээр тэр хүн технологийн компанид хүний нөөцийн захирал байх онцлог тий бусад салбараас ялгаа нь юу байна? Тэг технологийн гаюудын учрыг олчж байгаа бол айгүй бас мундаг гэж хараад байна л да тийм ээ. Тэгэхээр тэр талаас бас гоё ярил ямар онцлогтой байдаг, чамд юу өгсөн бэ тий? Тэр компаниуд ажиллаад хүүхэн талаас бас гоё өөрөө яаж гоё ахиж тавьсан бэ? Тэр талаас ярил. Бүр үнэхээр гоё асуулт байна тий. За технологийн залуучуудыг би бол өөр ертөнц гариг ирхсэн өөр. За тийм байх гэж би боддог. За яагаад тэгж ийнэ гэхээр логик сэтгэлгээ өндөртэй, хийсвэр орчинд ажиллах. За нөгөө талдаа одоо шинэ онол тооцоолол юу гэдгийг бүх тийм юмнуудыг айгу судлаач хүмүүс байдаг. За тэгээ би энийг болохоор яг 3 технологийн компани дамжсан хүний хувьд хүн судлалынхаа нэг темпераментийн одоо судалгаа хийж үзээд нотлогдсон баримтыг та бүхэнд дэлгийе гэдэг шиг тийм. Тэнгүүт технологийн компани хүмүүсийн нийтлэг хэв шин чанар нь болохоор тоон суурьтай. За дээр нь онл болон практик аягуулсан хослуулж явдаг. Нөгөө талдаа нөгөө хүний нөөцөд бол мэдэх бах темперамент гэж яригддаг тийм. Тэрэн дээр суур онцлог нь флегматик шин чанартай байгаа гэдэг юм лээ. Аягүй сонирхолтой. За тэгээд сеньор болоод ирэнгүүт өөрийнх нь хувь хүнийхэн шин чанар дээр нь сангвиник ороод ирдэг. Аягүй сонирхолтой. За тэгээд хард кодер гэж яригддаг буюу аягүй тийм код бичдэг нөхөр хүн бол бүр тэр дундаа флегматик нөлөө олох талтай. Яг тэгэхээр бүр ингээд удаан суугаад үр дүнгээ гаргах гэж хичээдэг юм шин чанартай. Нөгөө талдаа юм санаачилдаг эсвэл нөгөө юм дайчин шин технологиг буюу R&D талдаа гэж яригддаг буюу судалгаа шинжилгээ талдаа гэсэн үг. Хийдэг хүн нь болохоор флегматик холерик гэж яригддаг. Тэгэхэр зориг гэдэг зүйл нь тэнд орж ирээд байгаа байхгүй. Тэгээд цэвэр флегматик бас хүн бол бас код талдаа маш сайн ажилладаг гэдэг. Ингээд би баг энэ мянгаад хүний тоо үзүүлэлтэн дээр яг сүүлийн ажилласан
Яг тэр би нэг оюутнуудаар явдаг гэсэн учраас бас авцсан судалгаагаа яг нэг оюутнуудын технологийн сургуулийн оюутнуудаар авдаг гэсэн. За тэгээд дараа нэг ажилласан компанийнхаа 300 хүний тоон судалгаан дээрээс харсан онлайн тооцоо одоо. Тэгээ ертөнцийн өөр гэдэг нь болохоор манай эдийн хувьд болохоор бүгдээрээ тоо үзүүлэлт. За тэгээд энэ дээр бүр нэг логик юм байдаг нь асуулт асууж явах үед хариуг нь ингээд аль төрөний ингээд бодож содог хүмүүс ахгүй. Яг тийм шүү. Яг тэгэхээр нөгөө ингээд чимээгүй байгаа байдлыг юм ярихгүй байна, томжиргүй байна гэж бас зарим талын хүмүүс бодоод идэг. Тэнгүүд тоо бодож сууж идэм байх гэдэг би бас дүгнэлтэнд хүрсэн. За тэгээд тийм учраас нөгөө бас дотгошоогоо энэ логикийг авах гэж хичээж ийм бас онцлогтой технологи юм шүү. Би бас нэг сандгийн над мартагдгийн технологийн компанид сургалт орж байхад зэрэгцэд хайлт хийгээд баталгаажуул явуулсан байхгүй. Наад тийм бэ зүг бэ. Тэгээд хоо өжөөс сонирхолтой юм байна гэдэг. Бүр ийм асуулт өгдөг байхгүй. Одоо ингээд би ингээ хүний нөөц чинь бас ингээд нэг хүн болгонд тохирсон өөр онцлог юм биш. Тэгээ ингээд ярилцаад үзэнгүүт наа чи аль онол дээр байдгийг тий энэ хаана батлагдсан хэдэн оны ямар онол дээр байдаг сурвалжна гэж яг тийм яг тэр мэдрээд би бүр аягүй сонирхолтой санагдсан. Би тэр компанид нэг 6 удаа сургалт орж исэн технологийн компанид. Тэгэхэд бүр аягүй сонирхолтой байсан. Яг буцаагаад ярьсан юм нутлал ингээд их сурвалж гаргаж ирэл мэтгэлцэл тий тэгж явж исэн шүү. За баярлалаа хүмүүс байгаа. Сонирхолтой хүмүүс байсан. Би нөгөө танаа нэг өмнө компаниудаас очиж явах танах ажилтнуудад ингэ тоглоож байгаа юм шиг ажиллаж байгаа юм шиг амар юм happy байсан. Тэгээд ер нь ажилтнуудынхаа урам зориг санамжийг нэмэгдүүлэхээр нь аргуудаасаа манай сонсогч хуваалцаач гэвэл ер нь юу хуваалцмаар байна тий. Бидний одоо бас л нэг гоё хийдэг ажил нь хүмүүсээ гоё урам зоригтой хөвчтэй байхад анхаарах хичээдэг штэ. Өөрөө чи хувьд хэрэгжүүлжсэн гоо туршлагууд юу вэ? За би болохоор яг ганцхан миний хийж байгаа ажил бас биш удирдлагын түвшинд хэлэлцээд авч ирсэн арга хэмжээнд бас нэлээдгүй байгаа. За мэдээж хэрэг санаачлалыг гаргах хэрэгтэй үүрэг нь миний үр байсан. За тэгээд манай хуучинч ер нь яг HR-ийн туршлагаар ажиллаж байгаа үедээ болохоор маш их судлаад тэгээд тухайн нийт ажиллаж байгаа ажилчдын онцлогуудад тохирсон тийм зүйлүүдийг заавал байлгах хэрэгтэй гэж үздэг. Яагаад тэгэхээр технологийн компани гэхэл зөвхөн технологийн хүмүүстээ зориулсан үйлчлэгээ үзүүлэх үү? Нөгөө талдаа бусад цуг байгаа оршин тогтнож байгаа албан тушаалтай хүмүүс маань бас яаж хорших юм те? Тэгээ яагаад тэгэхээр энэ нөрөө удаашраад эхлэх юм бол зөвхөн технологийнхандаа ханддаг гэдэг гомдол гарч эхлэв шүү дээ. Одоо нэг нөгөө ярихад те. Тэгэхээр тийм учраас бүх хүмүүсийнхээ санал хүсэлтэн дээр тулгуурлаад йогийн клуб хүртэл хийж байсан манай одоо хожин компани дээр сонирхлын клубүүдийг өдөөж өгөх нөрөө аюул сайн том давуу талууд байдаг. Ярианы клуб за тэг яг бусад байгууллагууд дээр байдаг. Гэтээ тэр тавтамжтай тогтмол явуулах, үр дүнгийн хуваалцах, ивент итгэх. Тэр аюул чухал юм байлээ. Яагаад тэгэхээр хожин компани дээр болохоор ийм болон нөгөө HR дээр ажиллаж байх үед болохоор миний өмнө нь гаргаж ирсэн жаахан алдаа дутагдал гэх юм уу? Сул тал маань юу байсан бэ гэхээр тэрийг ивент итгэл байхгүйгээр өөртөө зохицуул гэж бас орхиж исэн байх уу гэж би яадаг. Нөгөө талдаа Мизорн дээр орж ирээд UBCAP холдинг дээрээ орж ирээд манай захирал маань өөрөө энэ дээр ивент итгэлэг дээр аягүй гоё дэмжлэг үзүүлдэг гэсэн байхгүй. Тэнгүүт зарим нэг одоо тоглох, тэмцээн уралдаан юунууд дээр ингээд ивент итгэлгүүд аягүй явдаг. Тэрний төлөө хүмүүс аягүй сайн санаачлаг гаргадаг. За нөгөө талдаа нөгөө яг манай Mizorn UBCAP гэдэг хуучин компани дээр авч үзэх юм бол тоглоомын булангууд аягүй их байдаг гэсэн. Яагаад тэгэхээр их насжилтын хувьд хараад үзэх юм бол 27-оос доош насны буюу генерашны нөгөө залуу генерашныхан маань бас нэлээдгүй хувийг эзэлдэг гэсэн учраас тухайн хүүхдүүдийнхээ залуучуудынхаа сонирхолт нийцээ. Яг тэр манайд бүр интерн гээд 14 хүүхд хүртэл идэг гэсэн. Тий. Тэгэхээр тэр хүүхд маань хүртэл ингээд бас бидраас ирээдүйд ажиллах ажлынхаа урмыг авч яхад бид нар за чи зөвхөн ажил хий гэдэг ч юм уу тэгж болохгүй учраас тэр охин маань жишээлбэл зарим нэг юм санаачлаг гаргадаг, орсон төслийнх нь ихтгэлд нь оруулдаг. Одоо тайланд нь оруулдаг гэх юм уу тий. Тэгвэл зөвхөн ингээд нөгөө дадлага хийгээл орхиол явцдаг тийм байж болохгүй. Тэгэхээр заавал албалжуулаад тухайн хүнийхэн сэтгэлийн хүртэл сонсдог. Манай 16 насны төрсөдөр дээр зорж ирж бүр өөрийнхөө сэтгэлийг хэлж хүн болгоныг ойлуулж исэн. Тийм. Тэгээд тийм байгаа. За тэгээд өмнөх компаниуд дээр бас харах юм бол сонирхлын клубээс гадна тогтсон арга хэмжээнүүдийг яг явуулдаг байсан. Тэр нь болохоор яг 12 сарынхаа хугацаанд тогтсон ямар арга хэмжээнүүд хийгдэх үгээд төлөвлөж гаргадаг байсан гэдэг ч юм уу тий. За нөгөө талдаа би бас катерингийн компанид
багахан хугацаанд ажиллаж исэн. Тэрэн дээр болохоор ихэвчлэн өргөдлөхөөс ээжүүд ажилдаг байж таарад. За тэгээд нөгөө хоол үйлдвэрлэл үйлчлэгээний салбар шүү дээ. За тэрэн дээр болохоор би доктортой байдлыг нь маш сайн болгох үүрэг даалгавар авсан. Яа тэр хэрэгцээ юм нэлээдгүй өндөр байсан учраас тэгээд тэрэн дээр би авч хэрэгжүүлж исэн арга хэмжээ манай ээжүүдэд зориулсан тий доктортой байх юм бол бас эсвэл найзыгаа уурах гэдэг ч юм уу тий ийм хөтөлбөрүүд хэрэгжүүлээд 6 сарын хугацаанд гаралт оролтоо 3 дахин багасгаж ирсэн ч гэдэг юм уу тий ийм хөтөлбөрүүд байгаа. За тэгээд яг энийг бол суурлаад үзэх юм бол яг нэгтлэн шиг тоо боддог гэсэн. Одоо ингээд хуучин компани дээр ч гэсэн бодоод үзэнгүүт одоо ч бас анги дээр бодож байгаа зүйл нь бүх юмыг тоон суурьтай авч явж байгаа. Тэгээд хэрэг сэтгэл ханамж нь өсөж байгаа, барьж байгаа. Дэлхийд одоо яг дунд түвшин ямар юм тий тэгвэл харьцуулагдвал ийм байна. Бид нар юун дээр алдчихж байгаа. Энийг аягуусаа авч явах хэрэгтэй байна. HR-ууд маань яг стратеги чиглэлийн HR байх гэдэг дээр тэр за дээр нь болохоор захирлууд энийг хүлээн зөвшөөрдөг байх нь аягүй чухал байсан. Тэгээд яг одоо яг миний сүүлийн амжилтууд буюу түрүүн одоо Алтайгийн түр асуусан сайхан шагналуудыг бол захирлуудын гавьяаг бол би хүртэх хэрэггүй байсан байх гэж бодож байгаа тийм. Захирлууд тэр дэмжлэгийг маш сайн өгөх ёстой. Бас тэр нь HR-т итгэх хэрэгтэй. HR тэр итгэлийг алдахгүй тулд бас маш их одоо зүйлийг судалж нотлохотой эргээд хариу барьдаг байх хэрэгтэй. За баярлалаа. Хийж бодож байна да. Бас тийм одоо нөгөө бид нар чинь HR-ууд альва нэгэн ажил санаалж хийхэд нөгөө удирдлага SEO-гийн дэмжлэг аягүй чухал шүү дээ тийм ээ. Тэгээд өмнө нь бас ер нь бол босог хараад хаад SEO-нортойгоо маш сайн хамтж ажилладаг харагддаг. Энэ нь өөрөө бас үнэлэгдэж чадаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр шинэ одоо HR болж байгаа, шинээр ажиллаж байгаа HR-уудаа зөвлөж хэлэхэд ер нь яаж захирлуудыг тэг гоё хамтарч ажиллах вэ? Тэхийн тулд HR өөрөө ер нь ямар зан характертай, ямар яаж өөрийгөө хөгжүүлэх ёстой юм тийм ээ. Тэр талаас гоё шинэ мэргэжилтэнд зөвлөгөө өгөөч гэвэл юу да ямар зөвлөгөө өгөх вэ? Захирлуудтайгаа хамтран ажиллах дээр ер нь нэг би хамгийн анхны туршлагаараа бол жоохон захирлаас айдаг байсан. Яг би дөнгөж төгсөө 20 гаруй настай тий шууд харьцах ч гэдэг юм уу энэ талаас харах юм бол бас жоохон айцтай байсан. Нөгөө талдаа би манай захирлууд одоо юу гэдэг яг хүн шүү гэдэг юм яг тэр айцад авах хэрэгтэй гэж би бол зүгээр яг хараад байгаа. Яг нэг нөгөө хэлэхэд бол яа тэр бид нар захирал гэхээрээ л нөгөө амар том хүн ёстой айж дэрвиж амьдрах хэрэгтэй гэд бодчихвол бассаа тэгээд захиралтайгаа яг санал солилцоход зөрчилтэй үүсч эхэлнэ л дээ. Яа тэгэхээр та үргэлж тэр хүнээс өөрийгөө одоо доогуурч гэдэг юм эсвэл зэрэгцэж чадахгүй гэдэг юмыг анхнаас хүлээн зөвшөөрчүүл. Жишээ сэтгэл зүй талаас ч гэсэн тийм тэнгүүт би сүүлийн одоо ингээ ажлын туршлагууд дээр харах юм бол би тэрийг зориг болгож өөртөө гаргаж ирсэн. Тийм. Би яагаад зоригтой болсон бэ гэхээр хүүхдтэй болоо зоригтой болсон. Тий, яг үнийг хэлгээд. Яг тэрнээс өмнө би захирлуудыг ингээд айгүй одоо юу гэдэг те дээд түвшний ингэж боддог. Одоо дээд түвшний гэж бодох байгаа биш шүү. Зүгээр хит харьцахад ингээд том шүү гэж боддог. Тий, ханаасч ийсэн өөртөө. Тэгээ хүүхдтэй болоод ирсэн чинь нэг хүний л амьдрал штэ гээд айгүй тэгж бодд юм билээ. Яг тэгэхээр би захирлын ив болохоос илүү хүүхдийнхээ ивийг олно гэдэг маань өөрөө баг айгүй том тийчэр байсан байхгүй юу нэрнгээсээ. Тэгээд би хүүхдийнхээ ивийг олж чадж байгаа бол бусад хүмүүст ив болоход айгүй төхөн болсон гэж хэлж ялна тийм. Тийм. Тэгээд яг захирлуудыгаа яг хүн талаас нь хараад тэгээд тэр хүн ч гэсэн зорилго бүтээх гэж байгаа. Тэр хүн ч гэсэн яг юуны төлөө хийх гэж байгаа вэ гэдгийг нь өөрийнх нь зорилго байна уу, компани зорилго байна уу гэдэг дээрээс үл хамааран бидний зорилго тий хамтдаа бүтээх ёстой гэдэг юм итгэл үнэмшлэр захиралтайгаа ойлголцох ёстой юм билээ гэж хараад байгаа тий. За баярлалаа. HR-аар 15 жил ажиллах хугацаанд ингээд санаанаас чинь гардггүй тийм инээдтэй хөгжилтэд орсон юм юу байна тий. Бид нар шиг ингээл хүн хоорондын харилцаа зохицуулдаг. Ер нь дандаа л хүнтэй харилцдаг. Нэг талаасаа хэцүү нөгөө талаас сонирхолтой ажил. Тэгэхээр танд ямар гоё санаас гарддаг дурсамж байна. За инээдтэй тийм шок юмнууд бол бас нэлээдгүй таардаг. Гэхдээ нөгөө би өөрөө нөгөө тэр нөгөө хүний холбогдлолтой нууц учраас гэдэг юм уу тийм ил гаргаж чадахгүй байгаад байдаг. Гэхдээ ганц хоёрхан жишг аваад үзээд хэлвэл нэг удаа анкет уншиж исэн чинь нэрнгээсээ будаа шагчаар шагнуулж исэн гэдгээд давуу талбай хэцүү байсан. Давуу тал дээрээ. За тэгээ шагнал урамшуул дээрээ гэсэн үг тий. Дахиад
25 настай хүүхдийн ажиллаж байгаа ажлын байрыг шалгах гэж ээж нь ирж исэн. Тийм тэгээд энийг хөгжилтэй гэхээс илүү ийм нөгөө тийм түүхүүд бас байгаад байгаа. Нөгөөтэйгөр нөхөр нь жоох ингээд оройтдаг ч юм уу тий. Гараад ингээд ажлынхаа хамт олондоо гарч байгаа над руу шууд залгадаг. Эхнэр нь тий. Яг нөгөө дугаараа ширэлцэн болохоор тийж магадгүй бах тий. За нэг ийм түүхүүд бас байгаа. Нөгөө талдаа HR тал дээр бол би одоо яг сүүлийн карьерийнхаа хүрээнд ингээд шагнал авч байгаадаа ингээд ерөөсөө итгэдэггүй гэх юм уу. Би нэрнгээсээ очиж байгаа юм бах та гэж өөртөө яг тэгж боддог. За дээр нь болохоор өдөр бүр бусдад хайр түгээх гэж ингэж явж байгаа нөгөө бусдад ингээд туслах гэж явж байгаа байгууллагын зорилгыг дээр тулгуурлаж тухайн хүний хөгжлийг бий болгож байгаа гэдэгдээ л ерөнхийдөө бол HR-ийнхаа нэг тийм одоо түүх гэж бодоод яваад байдаг тийм. Баярлалаа. Манай HR-уудаас зөвлөжлөхэд одоо манай Good Workplace Awards одоо 2025 бас утгагүй зарлагдах чинь. Тэгээд би бас HR-уудыг ингээд зориг гаргаж материалуудаа өгдөг байгаасаа энэ нөгөө шагнал авах, шагнал шалгарах нэг хоёр одоо тий аль шатанд нь шалгарсан бай хүн өөрийгөө бас үнэлэх аюу том хэсэг болдог юм шиг санагддаг. Тэгэхээр сонсогчд маань ер нь дотоодын болон гадаадын ямар нэгэн аваарц заавал гоё ингээ өөрийгөө үнэлээд тий за нэг том компаниуд нь авах гэж хойш нь суухгүйгээр мэдээлэл өгч байгаа гэж хүсэж байна. Энэ бол нөгөө талаас бас биднэрт өөрийгөө бас удирдлагуудаа үнэлүүлэх, хамт олондоо үнэлүүлэх, хамгийн гол нь хүн өөрийгөө үнэлэх бас том үнэлгээ болно шүү гэдгийг та бүхэн маань сосоогийн маань ярилцлагаас анзаарч харж байгааг шуудж байна. Тэгэхээр манайх мэдээллүүдээс өгөөрөө тий утахгүй бай зарлагдана. За баярлалаа. Тэгэд технологийн компанид нэлээд удаа ажиллаж байсан. Нэр нь компанид хүн шалгаруулж авахдаа ер нь өөрөө юуг нэг гол хардаг вэ тий хүн авахд хүнд бас нэг юм поинтууд байгаа шүү дээ. Таны хувьд юуг нь голчилж хардаг гэсэн бэ? Тухайн хүний зорилго юу чухал байгаад байдаг. Чадвар бол бас мэдээж эрэг бас байгаа. Тэгээд зорилго нь бас одоо компанитайгаа нийцэл өндөртэй юм тий. Сонирхолтой үйл явц дээрээс би бас одоо нэг сонирхолтой зүйлээс ашигладаг нь яг энийг бас тухайн хүний төрсөн өссөн орчин юмд хандах хандлагыг ярилцахны үеэр ингээд нээдэг гэх юм уу. Ихэнх хүмүүсээс сонсч ирсэн нэг хариулт гэдгийг би энийг үг нь ярих гэж бодоогүй нэ яагаад ярьчих вэ гэдэг ингээд ярилцлагын туршдаа нэг юм яриулчдаг нь бас сонирхолтой юм гэж би өөрөө сүулт өгнээд байгаа нөгөө бас яг өөрийгөө илэрхийлэх үед нь энийг ярихгүй дээ гэж бодож исэн зүйлийг хүртэл уудалж гаргаж ирдэг гэдэг юм уу. За тэгээд ярилцлагыг хамгийн багадаа 30 минутаас 1 цагийн хүрээнд буюу зарцуулах шаардлагатай. Тэгжиж тухайн хүний хамгийн наазахын юм танигдалд явагдана. Түүнээс зарим байгууллагуудаар ингээд өөрөө ч ихсэн сонирхолтолтонд орж исэн. 20 минут болчоод за боллоо тий гэдэг ч юм уу. Энэ өөрөө жаахан арай бага хугацаа юм шиг санагддаг байхгүй. Нөгөө талдаа тухайн хүний өссөн төрсөн орчноос нөгөө шүүмж гаргаж ирэх гэж байгаа биш нөгөө давуу талыг нь олж авах гэж аягүй хэрэмэлцдэг. Жишээлбэл өвөө эмээтэйгээ өссөн хүүхдүүдийн онцлог байдаг. Нөгөө талдаа яг толгой одоо нөгөө ээж айлын том тий айлын том хүүхдийн онцлог байдаг. Гэхдээ айлын том хэрхэн аж төрсөн бэ гэдэг нь аягүй чухал байдаг байхгүй юу. Тэгээ би тэрийг нь яриулах туфтаа. Жишээлбэл чамд ингээд нөгөө ямар сорилт амьдрал чинь тулгарч ив ямар зүйлээс аажиргал авч исэн бэ гэж надаас энд хинж тэгж асууж үзээгүй дээ гэд айгүй олон хүмүүс тэгж асуудаг байхгүй. Тэгээд чи юунаас амар их шантарч исэн бэ? Хаанаас аажиргал авдаг вэ? Сүүлийн үед авсан аажиргал чи хизээ байв? Тавтамжийн асуудаг гэдэг ч юм уу те ингээд нэг юм арай өөр асуултууд асуудаг юм байна гэж ерөнхийдөө бол онцлоод байгаа өөрийгөө. Яг тэгэхээр сонирхолтолтон дээр тухайн хүнийг таних нь аюул чухал, тухайн байгууллагт тохирохыг илрүүлэх гэж байгаа болохоос биш. Одоо тий тухайн хүнийг шүүмжлэх гэж байгаадаа биш гэдэг дээр аюул ориентд ярилцлагууд хийгддэг. За тэгээд ярилцлаганаас аюул олон найзуудтай олж авч ирсэн. Тэгээд за өнөөдөр та ингээ манад орохгүй байлаа ч гэсэн эсвэл орлоо байлаа ч гэсэн те ингээд насан туршдаа нэг нэгээ таньдаг боллоо гэдэг аюул гоё уулзах мөч. За тэгээд нөгөө тухайн хүн ярилцлаганд ирэхгүй байгаад би аюул хамсдаг. Яг тэгэхээр эн чинь нөгөө төлөвлөсөн бид хоёрын уулзах ёстой ганцхан момент байсан байхыг үүсэх байхгүй. Тэгээд би бол одоо шинэ хүмүүстэй сонгож оруулалтыг хийхдээ шинэ хүмүүстэй уулзах болгонд айгу баяртай байдаг. Хүн болгоны шинэ түүхтэй танилцдаг.
За тэгээд нэг түрүүн бас ярьснаар одоо ингэ нөгөө аав ээж нь Солонгост ажиллаж байгаад ирсэн хүүхдүүдийн одоо ийм тухайн үед те өөрийгөө авч явж исэн байдлаас хамааралтай бие даа шин чанар манар шал өөр идэг байхгүй. Тэгээд тэр яг ийм сторинуудыг жаахан ярилцаад тэрэн дээр нь дүн шинжилгээ хийж ерөөхдөө бол бас анхаардаг. Нөгөө талдаа мэдээж ирэг тухайн ур чадвар тухайн ажлын байран дээр тэнцэх заавал шаардлагатай. Тэгэхгүй бол бас би тэд сайн хүн гэж үзээд аваад за тэгээд бас нөгөө ур чадвар дээр нь дахин дэмжлэг үзүүлэх шаардлага гарвал яах вэ гэдэг. За үнэхээр бас зарим ажлын мэр сайн хүн аваад ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байж магадгүй тий. Тэр мөрнөөс нь хамааралтай ярилцлагын асуултуудыг бүгдийг төрөлжүүлж өөр асуудаг гэх юм уу. Тийм маш сонирхолтой хариулт тийм ээ. Тэгэхээр ингээд хариултыг сонсохоор өөрөө маш одоо soft skill-ийн хувьд мундаг санагдаж байна л да. Тэгэхээр таны хувьд HR мэргэжилтнүүдийн хувьд чухал soft skill-ээс дурдаач гэвэл юуг дурдах вэ? Ер нь сонсогчид маань бүгд л нэг хүний нөөцийн мэргэжилтэнд байх бах. Тэгэхээр магадгүй таны хариултнаас за би энийг тэгвэл сайжруулъя да гэдэг үнцийг олж харах байх гэж бодож байна. Тэгэхээр энэ ийм soft skill нь шаардлагатай шүү. Энийг ингэж хөгжүүлвэл зүгээр шүү гэсэн гоё юм арга заавар гэвэл юу хэлэхээр вэ? Soft skill гэх юм бол яг уу HR-ууд дээр одоо зүгээр яг хамгийн одоо basic ур чадвар бол ёс зүй байгаад байгаа. Тий. Тэрийг эрхэмлээсэй л гэж хамгийн чухал үздэг. Түрүүний ярьсан сонгочлуулалтан дээр яригдсан асуултлуудыг захирлуудад яг тэр чигт нь хүргэх гэдэг бол бас жоохон ховны тий. Яг уу ярилцлагын үеэр нөгөө репорт бэлддэг бид нар ярилцлагынхаа тайланд бэлдэж байгаа тий. Тэр үедээ болохоор би тэгэд шаардлагатай кей асуултууд бол ажлын байранд шаардлагатай зүйлүүдэд тэмдэглэж илгээх. За зарим нэг хувь хүний нөөцтэй холбогдолтой зүйлүүдийг дамжуулах уугүй юу гэдэг тий. За дээр нь ярилцлаганд орсны дараа зарим нэг найз нөхдөө тэр ирээд яриад явсан чи өстө тэгсэн гэсэн гэдэг ийм зүйлийг огт ярьж болохгүй ч гэдэг юм уу тий. За ийм ёс зүй талаасаа байж болно. Энийг бол зүгээр ийм хувийн зарчимлах хэрэгтэй гэж харж байгаа. Яг нь HR-уудаа тим гэж байгаа юм биш. Гэхдээ энийг бүр ингээд бараг нэн тэргүүний зарчим болгоосоо гэж хүсэж байгаа шүү гэсэн үг. За нөгөө талдаа байнга суралцах. Тэгээ нөгөө надад нэг ийм зүйл ажиглагдсан нь технологийн компани HR байх үед надад шууд ажиглагдсан байхгүй. HR-ууд технологиг зөвхөн гадны технологийн хүн хийдэг гэж ойлгоод жишээлбэл би софтвер дээр мобайл хөгжүүлэлт болон веб хувилбарын хөгжүүлэлтэн дээр технологийн салгаад одоо ингээд анх чийжилж ийсэн. Одоо би одоо шил өөрөө мэдэхгүй шүү дээ HR учраас. Дараа нь өөрөө ингээд нөгөө сонгочлуулалтанд орж явсараа байгаад даалгаврын ингээд өнөөдрийн би одоо хосч юмэг бол даалгаврын шалгах хэмжээний одоо болж хөгжсөн байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрийнхөө тэр ажиллаж байгаа сектор, сегментийнхээ салбарынхаа онцлог тэр шин чанар гол мэрэгжилтэн гэж яригдж байгаа. Тэ одоо ч уул уурхай инженер нэгтлэн банк санхүү дээр бол тэ key position дээрх team хүмүүсийн гол чадах ёстой энэ ур чадварууд дээр мэдлэгээ зузаатгах гэдэг бол бүр үнэхээр гол чухал бас ур чадвар байлээ. За тэгээд энийгээ өөрөө ярилцдаг. Хизээч одоо бас нэг гоё зүйл нь болохоор би мэдэхгүй байгаа юмаас суралцаад явж байхад бус аягүй сайн тусалдаг болцсон. Тэнгүүд анх намайг нөгөө юу гэдэг мобайлыг одоо натив одоо кросс гэл нэг юм одоо хэлүүлдэг тийм төвхтэй хэл байгаа. За тэгвэл тийм хэлүүд дээр бичгийг ингээд ялгаж хахад энэ нь зөв ойлгосон чи юм байна тийм байна гэсэн чинь нөө манай ахлах инженер маань өө зөв шүү чи стайг зөв ойлгоцсон байна. Чи яг одоо наад асуултаа энэ хүнээсээ асууна гэдэг ч юм уу тий. Тэнгүүтээ аюу сайн ингээд catch хийж аваад суралцж ийсэн. Тэгэхээр soft skill-ээс төрүүлээд яг ийм зүйлийн мэрэгжлийн гол онцлогуудынхаа ур чадвар дээрх мэдлэгээ зузаатгах хэрэгтэй. Яг тэгэхээр ярилцлаган дээр бас надаас технологийн залуу та өөрөө софтвер инженер үү гэж асууж байсан байхгүй. Тийм. Тэнгүүд тэр хэмжээний мэдлэгтэй болсон байгаа учраас тухайн одоо ярилцлаганд орж байгаа хүн надад амар итгэж одоо HR нь хүртэл энийг ойлгодог юм биш үү гэж бас бодож ирсэн. Тийм баярлалаа. Яг энэ үндсийг манай HR-ууд маш сайн тусгаж аваараа тийм ажиллаж буй салбарынхаа хамгийн одоо key position-ы мэргэжлийн онцлогийг аягүйс ойлгохыг хичээгээрээ би тэр салбарынх биш гэж битээ хойсон суугаарай.
Маш гоё зөвлөгөө байна. За HR биш байсан бол хосоо эмч болох байсан байх тийм үү? Тэгэх байсан байна. Мислээ юм чи. Тийм. Тэгэхээр HR болсон надад ингээд за азар биш ямар азар HR болчих уу бодож ирсэн үү? Эсвэл эмч болох байсан юм да гэж бодож гин үү? Тэр одоо HR болоод одоо гоё авч байгаа кайфуд юу вэ тий? Би нэг яг нэг оюутнуудтай хийжсэн уулзалт нэр хэлжсэн. Тэгээ би эмч болоогүй биш, би одоо байгууллагын эмч болсон явж байгаа байхгүй яг HR дээр. Тухайн байгууллагын өвдөж байгаа хэсгийг онцлоод тэгээ тэрийг одоо эмчилж өгдөг хүн болчихсон байгаа. Нөгөө талдаа би яг одоо бол яг Зангаа портал дээр хөтөлбөрийн зах зээл дээрх онцлогоог хийж байна. Яг одоо том за өөрийгөө одоо ерөнхий эмч гэдэг шиг хэлчих нь буруудах байх. Гэхдээ ер нь нөгөө яг энэ том датан дээр сууж байгаа учраас маш олон дүгнэлтүүдийг гаргаж чадчихээн. Тэгээд нөгөө аль шүд нь орхоод байгаа. Тэ хаан чулуучсан гэдэг. За одоо эмч яриагараа тийм. Олж тогтоох хэмжээний болж байгаа маань би өдөр болгон баярлдаг зүйл маань. Энийг би бараг 6 жилийн өмнө нэг юуны оюутны уулзалт нэр хэлж ирсэн. Би одоо байгуулгын эмч болсон учраас надад тэрэн дээр аль нэг санаа зовх зүйл алгаа гэж байгаа. Тийм. Тэгэхээр HR-ууд бид нар байгуулгын эмч байх нь шүү манайхаа. Тэгээ маш гоё зөвөрлөлөө. Тэгээд би өмнөөс эмчтэй ингэ зөвөрлөсөн дөрөв сонсож байгаа хүн байна. Тийм. Маш гоё зөвөрлөлөө. За одоо HR-аар 15 жил ажилласан ажиллах явцдаа бүр одоо юу гэдэг юм аа өөрийнхөө хүлээлтээс давсан гоё амжилтаа хэрэгжүүлсэн санаачлах төсөл юу вэ тий? Өө би хийчлээ гэж юу гэж боддог үр байдаг шүү дээ. Тэгэхээр тийм ямар гоё кейс вэ? Сүүлд шагналууд аваад эхлэх үедээ китгий хөө тий. Тэгээ тэрэн дээрээ яг тэгж бодол төрж исэн. Дээр нь нөгөө Сингапур руу тэр шагналаа явуулчаад манай нөгөө яг тухайд хамт материал бэлжижсэн захирал битээр тодорхойлолтод өгчөөд за юу л болдог болдоо гэд бодож исэн чинь Монголоос хамгийн анх орж ирж байгаа гэд бүр ингээд кол хийгээд тэгээд шилдэг аргад үлдсэн вебсайтн дээр байршсан. Тэгээд шагналаа гардуулах үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирээч гэсэн. Тэгээд бид хэдийн үед бол яг нөгөө гран-при авсан үгүйг бол мэдэхгүй байна. Яг 10-д шалгараад нөгөө урилга илгээж исэн байхгүй. Тэгээд тэр үед би бүр ингээд өөрийгөө яг материал бэлдээд уншиж явах үедээ бас өөрийгөө айгүй шоконд орж исэн л доо. Яг ингээд эргүүлээд харангууд HR-ууд зарлын тооцоо ямар нэгэн ашигт ажиллагааны тооцоон дээр суудаг болов гэдэг бас асуулт байдаг шүү дээ. Санхүүгийн хийх ёстой ажил юм шиг санагддаг тий. Яг уу стратеги төлөвлөсөн томоохон байгууллага дээр бол байнга хийгдэж байгаа. Нөгөө талдаа жижиг дунд болон жижиг байгууллага дээр хийгддэг. Тэнгүүд манайх тухайд 50 ажилтнтай 50 ажилтнтай тийм байгууллага байсан байхгүй. Тэнгүүд 50 ажилтнтай байгууллага дээр тийм тоо судалгаа гаргаад өчнөө олон тоо ирсаалт тэгээд дээр нь санхүүгийн хувьд аягүй сайн үзүүлэлт гаргаж энэ явж исэн учраас тэр нь өөрөө бүр өөрөөрөө хамгийн их бахархсан үйл явц байсан. За дээр нь болохоор миний бүр хамгийн том шагнал дээр 24 оны 1-2 сард өөрсдийнхөө нөгөө санал асуулгаар аваад тоо 20 тий өсөмжит компани нэг болоод тэрийг би бүр өөрөө бүр ингэ нүдэндээ итгэхгүй Монголдо 20 топ компани өсөмжит компани нэг болоод гараад ирсэн юмсаа хгүй. Тэгээд би тэрийг бүр өөрөө ваа юу ямар сонирхолтой юм бэ. Бүр хідэн оюутан оролцсон ч гэлээ. Тэгээд тэрэн дээр ингээ яг салбарынхаа топ компаниудынхаа дунд явж исэн. Тэгээд бид хэдээш 50 ажилтнтай. За тэгээд яг том сар хүрээгээр харуул систем том боловч ажилтан том олон биш гэдэг ч юм уу те ийм үзүүлэлтээр харуул бас үнэхээр гой бахархууштай үр дүнгууд байсан гэж хэлж болно. Тийм. Давхараас би тэр нөгөө катерингийн компани дээр өмнө говьт өөрөө бүр очиж нэг ивентэд орж исэн. Тэгээ тухайн үед бас нэг 10 ажилтан нэг дор авлуу да. Тэгээс тэрэн дээр би ингээм аймгийн нэрэмжит шагнал аваад тэгээ бас тэрэн дээрээс аягүй гой бахархал төрж исэн. Хөөх ингээд бүр сонгоод авч чадчих штэ гэдэг ч юм уу тийм бас гоё жишээнүүд байна. Одоо сая хэллээ шүү. Ер нь бол аваард шалгарахад байгууллагууд төр нэг метриксүүд үрдэнгүүд бүр тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хувийн нууцын одоо менежмент нь амжилттай явж байгааг илэрхийлдэг ер нь метриксүүд байдаг, стандартууд байдаг. Тэгээд ер нь хосоогийн хичнээн төрлийн тоон датанууд ер нь гаргаж явж ирсэн бай. Доон дата бэж л бид нар харьцуулж амжилтаа харуулна шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр HR-удад өгнөл наадцах нь ийм үзүүлэлтүүдийг гаргачихж байгаарай. Энэ үзүүлэлтүүд одоо дурлагад ийм шийдвэр гаргахад нь тусалт юм шүү гэдэг талаас нь гой зөвлөгөө ямар татварууд байна. За сүүлийн 4 жил 4-5 жил угаас өсөөсөйгөө олон улсын стандарт тэгэл employee branding-ийн бас бахан тоо үзүүлэлтүүд дээр тавигдж байгаа. За дээр нь болохоор мэдээж хэрэг бидний гол main
коэффициентүүд байдаг шүү дээ. Гаралт оролт, доктортой байдал, за тэгээд нөгөө сэтгэл ханамж гэдэг ч юм уу те эдгээрүүд бол тогтмол явж байгаа. Ер нь бол гаралт оролт, доктортой байдал, сэтгэл ханамж. За тэгээ сүүлд болохоор би apply rate гэдэг нэг бас тоо гаргаж ирсэн. За apply rate нь болохоор тухайн одоо зард хандж байгаа хандлтын тоо, apply-ийн буюу яг apply хийсэн хүний тоо хоёрыг харьцуулж үзэж хувийг гаргадаг. За нөгөө талдаа болохоор бас яг зорилттой бүлэгтээ хүрж ийнү гэдэг бас нэг үнэлгээ хийх шаардлага байгаад байгаа. За тэгээд нөгөө бид хэдийн үед энэ тоонууд дээр бол бас гадна нөгөө сүүлд нөгөө цалин хүйсний бодлого дээр нэг ийм тоо гаргаж ирсэн. Юу гэхээр яг тухайн зардал яг гарах ёстой зардал оронтоо мөн үү гэдэг дээр бас нэлээд том анализ хийж байгаа. Тэгээ шаардлагатай үед хүний авдаг. Нөгөө талдаа болохоор химнэлтийн горим гэдэг зүйлийг бас чухалчилж авч үзсэн гэх юм уу. Яг химнээд ээж болно гэсэн утгатай биш. Энэ нь болохоор зөв химнэлтийг хийснээрээ тухайн байгууллагт одоо эцсийн үр дүндээ EBITDA-д нөлөөлдөг юм байлээ. Тэнгүүт манай бас хуучин компани дээр EBITDA-гийн зорилгыг нийт хэлцнэгчүүдэд болгож өгч ийсэн. Тэгээд давхар бас одоо юу гэдгийг гол орлогын зорилгоо ч гэдэг юм уу тий. Энэ дээр болохоор нэг ажилтнанд ногдох орлого гэдэг зүйл маш чухал үр дүнтэй байдаг юм байлээ. Яг тэгэхээр олон хүнээр бид нар маш бага орлого олоод байгаа бол энэ өөрөө бүтээмж айгүй муутай хүнээр зодсон бизнес байна гэж харагдана. Нөгөө талдаа маш бага хүнээр их орлого олж байгаа. За хүн нэмэхгүйгээр функционал үүргүүд нь тогтвортой ажиллаж байгаа бол гэдэг юм уу тий. Тэгвэл нөгөө нэг тавьж байгаа хэлцнэгчүүдээр тавигдсан бүх рейтүүд унахгүйгээр тухайн жилийг барцсан бол одоо хүн дутуу гэдэг шалтгаанаар биш гэсэн үг байхгүй. Тэгвэл Монгол компани дээр гардаг асуудал тэр шүү дээ. Хүн дутуу. Одоо ерөөсө бэлэн хариулт болсон шүү дээ хэлцнэгчийн захирал удирдлагууд. Нэг л их хүн дутуу оронтой байгаад хахад хүн авсангүй гэдэг ч юм уу тий. Тэгвэл орлогот яаж нөлөөлж байгаа. Эргүүлээд яг тэр үр дүнг харьцуулж иж ингээ нөгөө үнэхээр хэрэгцээт оронтой байсан юм уу? Тэр чиг өөрөг үнэхээр ингээ суудал бүүлдэг байсан юм уу? Энэ аягүй чухал байсан. Тийм тэгэхээр захирал удирдлагууд бол ерөөсөө энэ HR-тайгаа зөвхөн тогтвортой байдал, гаралт оролтын хувь ярьдаг одоо болооч тий. Тэрнээс илүүтэйгээр таад энэ орлогот нөлөөлөх, тухайн хүний нэг хүн дээр өгөх чадамж. Жишээлбэл бид нар учиргүй гаднаас хүн аваад хүний зааж сургах 3-6 сарын хугацаа. Угаасаа нэг ажилтан хамгийн доктортой 1 жил ажиллаж иж байгууллагын бүтээмжинд нөлөөлж орлогот орж ирдэг, нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ зардлыг гаргах уу, зарим нэг чадамж өндөртэй ажилтан дээрээ цалингийн нэмэгдлийг олох уу. Гэтэ энэ маань өөрөө магадгүй тухайн хүний гарт орцсон ажил ачаал өгөхгүй байгаа учраас нэмэлт ажлуудыг өгөх талаар ярьж байгаа шүү. Тэрнээс биш нөгөө даад авшгүй ачаагаа нэмэгдүүлээд явдаг гэвэл хэлээгүй гэсэн үг тий. Нөгөө даахгүй нохоо булуун ураана гэдэг нөгөө өгөр үсэх юм бол хэцүү шттэ тий. Хүн болгоныг чаддаг гээл даалгавар өгөөч гэдэг юм уу. Тэгэхээр тийм юмнуудыг бас аюул сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд нэг ажилтнанд ногдох орлого бол бараг тэр нөгөө доктортой байдлын коэффициентээс илүү өндөр. Яагаад тэгэхээр гарах ёстой мүү гарах хүмүүс гардаг. Гэхдээ нөгөө талдаа компанид өгж байгаа зардлын тооцоо буюу шинэ ажилтнанд сургах зардал энтрийг эргээр шийдсэн бол яг одоо шилбэл зайшгүй эргэлтийн коэффициентээр авч үзэх гэж юм уу тий. Бас ийм боломж бас байгаа. Тэгэхээр нөгөө хуучин би бол яг HR-ын чиглэлээр ажиллаж байх үедээ энийг бас захиралтайгаа аюул сан тохиролцож авч чадчихсан. Битэрийн хувьд болохоор бас удирдлага маань энэ хүү яг гарлаа гэхэд яг ямар үйл ажиллагаа, ямар санхүүгд нөлөөлөл үзүүлж байгаа гэж асуудаг гэсэн. Ямар л юм. Тийм. Тэгэхээр би бас тэрэн дээр бас битэр аюул ярилцдаг гэсэн аахгүй тий. Тэгэхээр энэ аюул чухал. Тэр захирлууд тэрийг аюул сайн ярьдаг байгаасаа тэрнээс HR маань хүн аваад тогтоодог тийм ажил хийдэг хүмүүс биш шүү. Эргүүлээд компани орлогыг өсгөх дээр нөлөө үзүүлж байгаа хүмүүс шүү. Энийг өөрөө ч ойлгодог, удирдлага нь ч ойлгодог байх хэрэгтэй. Баярлалаа. За ажилласан компаниуд дотроо даатгал хэрэг нэвтрүүлж байв. Тэгээд ер нь даатгал нэвтрүүлсийн дараах эерэг үр дүнгуудын талаар яриач гэвэл ямар үр дүнгууд байна? За миний ажиллаж исэн компаниуд дээр ер нь гинти яслын даатгал бол маст байсан шүү. За яагаад тэгэхээр одоо энэ нэг скутер те нөгөө нэг юм дугуй унах монголчин баг нөгөө зам дээр одоо зэрэг тэрэн дээрээ дайм болоод байна шүү дээ. Тэнгүүд тэрнээс үүдэлтэй манай нэг ажилтан дээр үйлдвэрийн осол гэж арай үйлдвэрийн ослоор бол яг бүртгэгдээгүй. Гэтэ болох магадлал одоо өндөр оногдож исэн. Скутертэй явж байгаад нэг машин мөргүүлсэн гэх юм уу. Тэгэхээр тэрнээс үүдэлтэй бас ерөөхдөө бол гинти яслын даатгалыг хийж исэн. Тэгээ хөдөө орон нутагт тогтмол томилтоор явдаг, гадаад улсад томилтоор явдаг.
За ийм. За дээр нь компани үндсэн нөгөө бүхэлдэн даатгалдаг бас ерөнхий даатгал гэдэг чинь тэр бас даатгал хөрөнгийн даатгал эндэрт бол нэлээдгүй сайн даатгал хийлэгдэг. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө бас манай нэг ажилтаа унчаад одоо нөө дугуй унж явж байгаад унчаад өөрөө гимтээгүй гэтээ компьютерийнхаа юу дэлгэцийг хагалцсан. Тэгээд нөгөөтг чинь бараг 400-500 мянгаар солих шаардлага гараад нөгөө ажилтан бол өөрийнхөө буруу гэж бодоод ингээд гимшээд яаж 400-500 мянган төгрөгөөр солино гэж бодож байна. Тэнгүүт би ингээд гой супер баатарлаг гарч ирээ даатгал байгаа гэх тий. Тэнгүүт даатгалыг ингээд төлөвлөх гээд араас нь хөөцөлтөд ингээд явах үед ингээд ажилт хүртэл санаа зовнил багасаад ч юм уу тий. Ийм нөхцлүүд бас зөндөө үүсэж байгаа тий. Тэгээд давхараас нөгөө байгууллага дээр ямарваа нэгэн томоохон эрсдэл үүсгээд ерөнхий даатгал бол маш сайн хаадаг. Намайг бас аян жуулчлалын компанид байх үед бол аян жуулчлалын компани дээр компани ерөнхий даатгал ер нь их нэмэртэй байдаг юм бэлээ. Яагаад тэгэхээр нөгөө нислэг хоцорно одоо юу гэдгийг те аялагч нар дээр ямарваа нэгэн асуудал гарах. За эдгээр зүйлүүд бол ерөнхий даатгалаар нэлийн зохицуулагддаг харагдсан. Тэгвэл яа тэр чинь нөгөө ажилтан хариуцж явж байгаа ажилтан л хэцүү байдалд орж шүү дээ. За маш их баярлалаа. Сонирхолтой хариулт байлаа. За ингээд бидний подкаст маань ерөнхийдөө ингээд өндөрлөж байна. Тэгээд миний асуугаагүй. За манай сонсогч нарт гоё хэлхэмсэн гэсэн зүйлээ хэлээд ингээд бүгдээрээ подкастаа дуусгая. За маш их баярлалаа. Тэгээд хичээлийн салбарын яг подкаст ингээд бас анхлан гаргаж ирж байгаа найздаа бас баяр хүргье. Тэгээд HR маань болохоор одоо хамгийн сэргийг соргоог байх ёстой салбар учраас энэ дээр ингээд чих 50 сонсох гоё сувгтай болж байгаад бүр маш их баяртай. Тэгээд HR-ийнхаа салбарын залуучуудаа ингээд Монгол улсын миний хувьд бол бас боддог нэг зүйл нь Монгол улсын одоо тогтон оршинх гол зүйл бол хүний нөөцийн салбар мөнөөс өмнө. Яагаад тэгэхээр хүн байгаа л бол хүний нөөц байж л таараа. Нөгөөтэйгөр бас саяхан нэг сайхан мэдээд дуулахад Зангийн эмээний маань топ 10 ажлын байрны нэгэнд нь гэсэн үг шүү. Нэгэнд нь хүний нөөцийн одоо ажлын байрны зар орж ирсэн байгаа. Тэгэхээр тий топ 10-т орж ирсэн юм одоо юу гэх юм байгууллага болгонд байх хэвээр тийм чухал позишн болсон байгаа учраас одоо ирээдүйд нь тий маш гол том амжилтууд их хүсье гэдэг л тийм хэцүү үг байна да тий. За тэгээд зочиндоо хүрэлцээр цагаас нь маш их баярлалаа. Өөрийнхөө ариун туршлагыг манай сонсогчид хуваалцсан маш их баярлалаа гэд. Энд ч байгууллагатай гарын бэлгийг гардуулъя. За манай эхний үед тэгж хөгжил трейд компани байгаа. За хөгжил трейдийн бэлэг маань өөрөө эмэгтэй хүнд маш гоё хэрэглээтэй бүтээгдэхүүн байгаа. Тэгээд зочиндоо гардуулж байна. За хоёр дахь үнэтгэгч маань Enoteca Wine гэдэг маш гоё Италид дарс оруулж ирдэг компани байгаа. Тэгээд орой гоё уугаарай тий. Баярлалаа. За дараагийн компани маань Ачуур клиник нөхөн сэргээ хэмлэг байгаа. За энэ эмнэлгийн хувьд бол миний хувьд сүүлийн 2 жил үйлчлүүлж байгаа байгууллага. Тэгээд ер нь бол хавар намарт бид нар өөрийнхөө дархлаанд анхаарах аюул шаарддаг. Та нөгөө талаар ичээрүүд бид нар өөрийнхөө эрүүл мэндийг аюул анхаарах хэрэгтэй. Бид нар байнга хүмүүстэй уулздаг. Маш олон төрлийн одоо тодорхой стресс авдаг шүү дээ. Тэгэхээр уртсан сэргийлэх байдлаар гоё ийм одоо эмнэлэг хийлгэх эрхийн бичиг хэлгэлж байна. За манай дараагийн бэлэг маань манай подкаст маань өөрийн гэсэн гоё юм merchandise branding гэдэг байгаа. За тэгээд ерөнхийн манай подкастын энд чинь агис татгал байгаа. Тэгээд компани агис таталтаа маш их баярлалаа. Тэгээд подкастын маань нэгтгэж байгаа. За торон дотроос бэлэгтэй. За дараагийн бэлэг маань Archer Eagle гэдэг веган гоо сахны бүтээгдэхүүн оруулж ирдэг компани байгаа. Тэгээд эмэгтэй хүн учраас гоё юм веган хамгийн сайн чанартай манасгаар готоод бол хөөрхөн болоороо утахгүй манай салбарын баяр болох чинь. Тэгээ салбарын баяр дээр хөөрхөн болоод очоорой. За баярлалаа. За дараагийн бэлэг маань манай Зангийн эмээс гаргадаг HR магазин гэж сэтгүүл байгаа. Тэгээд сэтгүүл маань гараад одоо 1 жил болж байна. Тэгээд энэ сэтгүүл байдгийг бас мэдгүй хүмүүс байдаг. Тэгээд Зангийн эмээний HR магазин зэснээс ороод та бүхэн маань онлайн унших боломжтой шүү. Тэгээд сэтгүүлийнхаа бас сүүлийн дугаарыг. За маань хамгийн сүүлийн бэлэг маань миний өөрийн гаргасан энерги менежмент ном байгаа. Тэгээд ер нь бол HR-ууд бид нар өөртөө маш гоё ирч хүчтэй байх ёстой. Тэгээд энэ номыг манаас илүү гоё ирч хүчтэй болохоор хоцрон маш энержит хүн. Тэгэхээр ирч хүчтэй хүнээс аюу бүтээн гардаг аа. Тэгэхээр илүү гоё ирч хүчтэй болоорой гэж номоо гардуулж байна.
За ингээд хүрэлцэн ирсэн зочиндоо маш их баярлалаа. Тэгээд подкастыг маань сонссон салбарынхан маань сонсоод бас мэрэгжилт нэгт хүмүүстэй хуваалцаараа шеэрлээрэй. Та бүхэндээ маш их баярлалаа. За бас нь. Чи баярлалаа гэх юм. Би тэгээ түрүүний төгсгөлийг хэлсэн шүү дээ. Эцсийн үг мөг. Баярлалаа гэдээ дуусчихсан. За бас нь. Баярлалаа гэд хэлсэн баха тэр үед тий. Болсон.